Дэлхийгээр нэг тархан суусан элэг нэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүйн од мөндөр суугийн хамт олон эрүүл энхийг хүсэн мэдчилж байна. Онцлог сэдэв нэвтрүүлэг үүгээр эхэлж байна. Студиуд Монгол Улсын гавьяа жүжигчин Бат Үлзий ах болон хөтлөгч миний бий байна. За өнөөдрийн бид хоёрын ярилцах сэдэв бол удахгүй дэлгэсэнд гарах цөвүүн цаг киноны талаар болон ер нь яг тэр цөвүүн цагийн талаар ярих. Тэгэхээр хамгийн ихний асуулт байна л да. Яг цөвүүн цаг гэд энэ кино одоо 2 цаг хугацааг үйл явдлыг гаргаж байна тийм үү. Одоо эхнийх нь болохоор богд хааны үе. Дараа нь болохоор яг тэр их хилмигдүүлэлтийн үе. Тэрнээс жоохон өмнөх нөгөө энэ 2 цаг хугацаа гаргаж байгаа. Тэр хоёулаа эхний хэсгээс нь гараа. Яг энд одоо зөрчил нь яг тэр хідэн хүний хооронд болж байгаа энэ ер нь кино. За баярлалаа энэ өдрийн мэндийг хүргэе сонсогч үсгчдээ. За бидний хийсэн цөвүүн цаг гэдэг кино маань одоо ингээд гарах тунд төгөж байна. Дэлгэсэнд гарахад тэгээд киноны маань анхны ажлын нэр бол зэрэглээнд торолцох инг гэдэг нэртэй байсан. Тэгээд манай хүн маань бас надтай зөв хамтарч ерөнхий найруулагчаар ажилласан хүн маань харин киноныхаа нэрийг одоо ингэж нэрлэе. Киноны үйл явдлаас улс палата ийм нэр өгье гэсэн. За би бас өглөө зөвшөөрсөн. Тэгээд киноны маань үйл явдал 2 хэсэгтэй. 2 өөр үе. Эхний хэсэг бол зохиолын даваа бол зохиолын даваа киноны бол эхний хэсэгтээ бол дөрүүдийн танилцуулга. Дөрүүдийн зөрчил тэнд гарч ирэх ёстой учраас 1911 оны үеэс эхэлж байгаа. Тэр нь бол богд явцсан 8 дугаар богдын одоо туршуул тандуулууд одоо уртлын өвөрлөгч Монголынхаа одоо тэр ашаа юу байна одоо баруун сүнд одоо энэ шилийн бол бараг заашлаад баруун хязгаар хүртэл ингэж өөрийнхөө туршуулуудыг тавьж ирсэн. Тэр үед бол богд хааны улс төрийн бодлого алсын хараа бол ер нь манж чингүрэн бол дотооддоо бол нэлээд давлгаалцсан гангацсан төрөнд гангацсан ийм үе игжигтэй үе дотроо бослого өрмөн ихтэй энэ үед Монгол хаяад зэрэгэлдээ Монгол аймагуут маань ямар бодол санаатай байна гэх тандах зорилгоор өөрийнхөө туршуулуудыг явуулсан байдаг. Энэ бол уран сайхны юм түүхэн юу бол одоо байдаг л байх. Гэхдээ энэ бол миний уран сайхны тийм юугаар л ухаанаар л тэгж кино хэлж байгаа. Энэ дээр бол богдын туршуул олон хүмүүс тэгтээ нэг мэдэхгүй хараагүй ийм хүмүүс ингэж хаяа зэрэгэлдээ өөрсдийнхөө Монгол хошуудаар явж хошууны идүүдийн санаа бодлыг сонсож богдын өөрийнх нь санаа бодлыг хэлж ийм игцэгтэй үед одоо монголчууд маань нэгдэх хэрэгтэй байна гэсэн тийм санаа ингээд туршуулуудаар явуулж байна. Эндээс одоо киноны маань гол дүр эсрэг дүрүүд бол нэг хоньны бэлчээр дээр нэг өсгүүд дээр зөрчил эхэлж үүсэж байгаа юм. Тэгэхээр ийм байна те. Одоо богд хаан мэдээж Монгол төрийн тусгаар тогтнолд нөгөө нийт монголчуудыг хамруулахыг хүсэж байгаа шүү дээ. 1911 онд энэ яг боломж гараад ирсэн. Тэгэхээр өвөр Монголын нөгөө 49 хушуунд одоо 49 хушуунаас 38 дэмжсэн гэдэг түүхэн баримт байгаа. Танихаар тэгэхээр энэ уран сайхны одоо фантази ашиглаад тэнгууд тэр 49 хушууруу ямар ч байсан нэг хүнийг ч юм ингээд тагнуул маягаар илгээсэн байх нэ. Тэгээ энэ дундаас 2 хүнийг та зөрчилдүүлж байгаа юм тий. Тэгэхээр тэр 49 хушуу бол ер нь тэр үед нийтдээ өвөр Монголын 8 одоо 49-өөс ч илүү тийм олон хушууд байсан болов. Тэгээд хариу илгээсэн л хийжсэн. Тэгээд тэндээс 35 нэгдэн гэсэн санаа юу байдаг. Би бас буруу хэлжээж бас магадгүй юм шүү тий. Тэгтээ ямар ч байсан 8 гэдэг чинь одоо их 100 юу ч гэдэг үлээ тийм аймагуудыг нэгдэжсэн гэж. Тэндээс яг богд хааны л одоо улс төрийн алсын бодлого тийм 8 дугаар богд. Тэр үед одоо тийм бол улс төрийн мундаг хараа зөв юм бодож одоо хамтарч даалам сэрэмжимд гэх мэт одоо скетэн одоо энэ хүмүүс бол одоо ингэж Монгол улсаа нэгтгэе энэ агшин энэ игжигтэй мөчид бошхон нэгтгэж арга үргүй нэгдэж нэг улс болдгийг гэсэн л тийм бодохтой туршуулуудаа явуулж ирсэн. Эндээс одоо тэр олон туршуулуудаас нэг
одоо хин хинийгээ танихгүй нөхдөөс нэг хоёр нөхөр хоньны бэлчээр дээр нэг бүсгүүдээ дээрээс л одоо зөрчил үүсэж киноны маань үйл явдал болж өрнөж байгаа. Тэгээд дараа нь одоо бүгдийнхээ одоо үүрэг даалгаврыг сайн биелүүлсэн учраас богдод бараалгаж бүгдээрээ одоо шан харамж цалин биелүүгээ авч байгаа. Тэгээд энэ дунд бас л адилхан нэгээ таньж мэдэхгүй тэд нөө одоо тусгаарлагдсан одоо байсан. Тэгж явж байгаад нэг одоо тэр манай киноны хоёр гол дүр тэндээс нэг одоо олж харж байгаа. Чи би тэр нэг үлсэж явж гин. Тэгтээ үзэл бодол одоо хувийн тийм зөрчлөлөөс үүдэж дараачийн үйл явдал руу орж байгаа юм л да. Тэр нь бол 1928 оноос эхлээл. Тэгээ дараагийн үйл явдал чухам юу болох вэ? Тэр бол тэгэл хоёр дүрийн цаашдын хувьцаас тэгэл кинонд гарна да. За танаас зүгээр яг кинотой нэг холбоогүйгээр бас асуух юм зөндөө байгаа да. Яг тэгвэл та яг ингээд одоо түүхэн маягийн кино хийж шүү дээ. Одоо түүхэн кино гэхдээ энэ чинь нэг тэгээ одоо юу гэдэг нь шидэт реализм гэдэг шиг одоо таны үеийг ойлгож байгаа. Богд хааныг дайсан мэтэр та бүхний үе маань болоо тархиа угаалгаж байгаа. Манай аав ч гэсэн маа тий зураж гоож ч гэсэн яг тэгж л угаалгаад өсөж байгаа шүү дээ. Одоо гэтэл бид нар яг тий богд хааныг ямар их оронч хүн байсныг төвд хүн ч гэсэн яг баг монгол хүн босныг мэдж байгаа бид нар. Танд яг энэ эргэлтийн цаг яг хэдий тохиолдсон бэ хэрнэ богд хааныг тийм биш байсныг мэдээд энтэй хүлэмж хөрч чадахгүй хүмүүс хүрт байдаг да. Тий. Бидний үе чинь ингээд 60 70 80-аад оны үед одоо хүн болж хүмүүжсэн одоо нийгэмтэйгээ иргэншсэн одоо нийгэмтэйгээ одоо танилцсан тийм л өсөж яасан үе маань ингэж өнгөрсөн. Тэр үед бол бид нар ерөөсөө тийм түүхийг бол үздэггүй. Түүхийг бол зүгээр түүхийн хичээл ордог. Тэгтээ дэлхийн түүх мөх гэж л тэгж ордог ус 10 жилийн тэр тий Монголын түүхэн тэрийг бол их яадгүй. Тийм бид нар тэгээ мэдээлэл юунаас авдаг гэхээр кино. Монгол киноноос одоо жишээлбэл Сүхбаатар байна тэгэл өглөө байна, тэмцэл байна. Одоо ийм кинонуудаас л ингээ авч байна. Тэр үеийн тэр кинон дээр гарч байгаа богдууд бол ерөөсөл богд Сүхбаатарыг хорлсон. Богдын отч начаа Сүхбаатарыг хорлсон гэдгээс эхлээл ерөөсө богдыг үзэн ядчихсан. Тэр нэг юу үзэж Сүхбаатар киног үзэж. Тэгэл дараа нь тэгэл тэр өглөө кинон дээр тэгэл тамга дарчхал би юун дээр тамга дарчих ваа гээл тэгэл ингээд нэг тийм нэг ядарсан өөр ухаангүй ч юм уу эсвэл нэг тийм эсрэг талын тийм нэг богдууд тэгэл бид нар багасаа үзчихсэн байхгүй. Энэ бол уран бүтээлчдийн буруу биш. Жүжигчдийн буруу биш. Энэ бол тэр үеийн нийгмийн хүчсэн захиалга. Тэр үеийн одоо шашны эсрэг явж исэн бодлого нэг намын үзэл суртал тэнд явж исэн. Ийм мөрмөцсөн тэгтэл 90 оноос хойш бүх юм эрхчлөлтөй болсон түүхийн архивынууд хүртэл одоо хүмүүс үзэж хардаг, эргээд хардаг нууц байсан, далд байсан архивууд ил болсон. Эндээс одоо жинхэнэ богдын үн дүр төрх ингэж одоо тунгалаг сайхан дараа ингээ харагдаж эхэлсэн байна. Эндээс л би ямар айхтар юм бэ? Хүн цаг хугацаа хүний тархийг ингэж угаалгадаг энэ хэцүү нийгэм байж гэдэг байж одоо ингэж бүх юм өөр ингэж болох гэж бантаа бодож исэн хүн ийм хүн биш байж. Тэгтэл өнөөдрийн бидний харж байгаа богд бол өөр. Тэр 11 оны хувьсгал тэр үндэстний тусгаарлаж байгаа тусгаар тогтнолын юу хувьсгал энэ бүгдийг чинь өөрсдийн ноёд хан вангуудтай нийлж богд хаан чинь ингэж тусгааруулсаа 11 онд Манданбаатар улсын юм байна. Энэ бүхэн бол улс төрийн мундаг бодлоготой мундаг эрх мэдлээс гадна оюун санааны монголчуудын оюун санааны төв нь болж исэн энэ хүн маш зөв бодлого явуулж ичнэ гэж би ойлгодог. Ийм учраас би энэ кинонд богдыг бол маш яг тэр талаас нь би харуулгыг хичээсэн. Та богдын дүрдээ яг жүжигчин тоглосон уу? Би богдын дүрийг өнөөс өмнөхийн дүрлэлт богд бол манай уран бүтээлчд минь тоглодог гэсэн алдар цалтаа мундаг сайхан хүмүүс тоглож байсан. Энэ удаа би
богдын дүрд бол яг шашны төлөөлөгч өөрөө шашин номын бас нэг мундаг боловсралтай тийм залуу. 11 оны үеийн богд бол 40 настай хүн байсан. 40 насны хүн байсан. Өнөөдөр миний кинонд тоглосон шашны тэр мундаг хүн болвол бас 40 настай жүжигчин биш. Шашны төлөөлөгч. Ийм хүнийг би тоглосон. Ингэснээрээ би бас нэг сайхан шинэ богдын дүр төрхийг гаргаж ирэх байх гэж би бас бодоод байгаа байхгүй. Тэгээ жүжигчин биш хүн байхаар яг сул тал нь юу гэдэг юм бэ? Эсвэл давуу тал нь бас юу вэ? Сул тал гэх юм бол яг жүжигчд бол өгсөн жүжиг юм шиг зохиолын үгийг бол ингээд яг ингээд сайхан ингээд пауз та юу тэр сайхан амьд ингээд явцдаг. Тэгтэл одоо жүжигчин биш хүн тоглоно гэдгийг нэг хэцүү юм. Яг тэр хэмжээнд дүрж чадахгүй үгийг яг өөрөөр ингэ хэлэх дээр тэр цаг хугацааны асуудал л да. Тэгвэл энэ дэрийг бидний одоо богд тоглосон Дөвдөн Цэрлэгтайгаар маш сайн ярилцаж манай тоглосон залууч гэсэн хүртэл их боломжийн сайхан сэрэг ухаантай тийм залуу байсан яг л явсан. Тэгтээ би баригдаж энэ төр яваагүй сайхан явсан би бол сэтгэл хангалуун байгаа. Тэгтээ жүжигчин хүн бол арай жоохон гэтрүүлэх юм эсвэл шашин шашны тал дээрээ жоохон үйл хөдлөл юм уу одоо бас бус юм хүмүүс дээр бас жоохон алдаа гарах юм байдаг. Шашны хүн бол ерөөсөө л яг л тэр чигээрэл ховцын өмсөөл ингээд яг л тэр чигээрэл тэр хүний сүсэг бишрэл тэр саад үзэл бодол санаа энэ төр нь бол гарч байгаа дуу авайн хүртэл санаа нэг өөр юм байлаа. Тэгэл бах та. Одоо бид нар нэг балетчдын тухай кино хийгвэл балетчин хүн байвал илүү сайн л үстэй бид тийм. Тэр чинь алхаа гიშгэн үртмээр шүү дээ. За маахыг нэг хүүхэд ахчуудыг саяртыг нэг сонсдог учраас би бас нэг жоохон мэдээлэл хүргээд. За 8 дугаар богд яг Батүлзэн ахын манай аавын үеийнхэн ч тархиа угаалгацсан биш бид нэр хүртэл тархиа угаалгаж илээ баг та. Тэр тэс ухаатрыг нэг лам очоод хор хийгээд алхахад тэгэл говьж жагаал нэг хэрэг будаал унахад тэнд бол үзэл багада үйлдэг байлаа. Тэгээд тэр ламыг үзээд гэсэн. Тэгээд бид нар хүбүүлжсэн байсан. Ашгүй нөгөө жоохон байсан учраас бидний нөгөө тарих угаалтыг буцаад нөгөө чи хандуулахад арай гайгүй. Танаа үеийн бодвол бид нар хэд бал болсон байна. Тэгэхээр богд хаан яагаад их агуу байсан талаар би нэг товчхон нэг 3-4 минутанд тайлбарлаж хичээе. Яг тэр 1800 одоо 60 70-аад онд бол ер нь Монгол манжийн даралд орсон. Манж гэхээс илүү тэр чинь манжч өөр хятад маягийн болцсон бүр. Тэгээ ер нь их Монголд аяараад одоо манжийн дарангуулаас салахыг яг хүсдэг байсан үе байгаа. Гэтэл нөгөө богд гэдэг чинь өөр монголчуудын үед баг бурхан байсан. Тэгэхээр 8 дугаар богд шүү. Өмнөх 7 дугаар богд, 6 дугаар богд гэж юм. Тиймээс шинээр тодрох 8 дугаар богдыг бүр тэр хар багаас нь Монголд илэгтэй хүн болох, ер нь бүр монгол хүн болгож хувиргах тийм санааг тухайн үе их орончд яг бодож алсан ба. За ингээд 1874 онд Даалам лувсан иш тэргүүтээ 8 хүн богд Жавзан дамби 8 дугаар дүрийг халахад залах зорилгоор хүрээнээс ласт төвдийн ласт очиад Далайлам Ванган Эрдэнэт айлтгсан ба. За ингээд 12 дугаар Далайлам Пэрнлээ жамц халахын 8 дугаар богд Жавзан дамбын дүр 15 дугаар жарны шаргчин могоожл ласын ойролцоо 1869 онд мэндэлсэн Далайламын санхүүж чинээлэг түшмэл гончиг цэрэнгийн 4-р хүү хэмээн тодруулжаа. Ингээд Аравжун сахил хүртэн Агван лусан чойжин ням данзан ванчиг гэдэг алдрыг хайрлаад за энэ хүүг чинь одоо дөнгөж 2-3 настай хүүхдээ ба тий. Ингээд төвдөөс тэгтэн одоо нөгөө монголчууд чинь одоо нөгөө хин ч анзааргүй зэйлийг хэрэгэлсэн ба. Төвдөөс төрөл төрөхстэй намд их хүрээнд авчрах тэр аялыг зориуд уртаар хийчих. Ингээ явж ядаал тий. 2 жил орчим болж. Тэгэхэд нөгөө 2-3 настай хүүхдээ чинь энд яг монгол хүн болгож нөгөө амжиж байгаа байхгүй. Аян замд тий. Одоо адуу малыг тий. Яа тий өөртөө соёл хил усаа тий ингээд бүр яг сайн жоох хүүхд бол орон сурна шүү дээ. Ингээд нэг л их хүрээнд 4-5 настай ирж байгаа хүүч нөр монгол хүн ирж байгаа байхгүй. Боловсроод ирсэн. Тэгээ энэ төр дээр нь багш нараар нь дандаа тэр алтан ургийн тий мундаг сэхэтнүүдийг зөрүүдээр ингэж тавьж яг л одоо их оронч яг монгол хүн Монголын төлөө зүрхэнд ингээд яг өдөр шөнө зохилдог тийм хүн болгосон юм шүү. Ингээд хүүхд багчаа сонсч ивэл 8 дугаар богд те хэдий төвд хүн ч гэсэн ягаад 11 онд бүр те
алтан уургийн ноёд хүртэл богд гэгэнэл хаан болгоё гэж бас тий бүгдээрээ дуу нэгт болсон гэхээр үнэхээр энэ чинь бурхан шиг шүтгдсэн байсан. Дээрээс нь яг Монголын төлөө гэсэн зүтгэлтэй. Ийм учиртай. Тэгэхээр кино маань тэгэхээр надад гоё санагдаад байна л т. Тэгэд үнэхээр тэнгүүд за богд одоо хаан болох нь тодорхой юм чинь бүх одоо нууц хувилдаа нэг өөрийнхөө ордондоо хийж байгаа шүү дээ. Тэг том лам нарт хитүүлээ яг энэ одоо манжийн төр уунахад хятадын засгийн газар гарч ирнэ. Тэрнээс өмнө амжирч бид нар тусгаж тогтнолоо зарлах хэрэгтэй гэд. Тэгт нь ямар ч байсан нөгөө өвөр монголчуудаа буцаагаад нэгтгэхийг хүсэж байгаа юм тий. Тийм л бөөн төлөөлөгч явуулсан. Ингэж яагаад нэгдүгээр хэсэг өнгөрчлөө гэж штэ. Хоёрдугаар хэсэг нь гів гинт үсрээд шууд 28 он руу буюу одоо богд хаан байхгүй шүү дээ. Энэ болохоор нөгөө цөвөн цаг гэж бас нэрлэж байгаа хоёр дахь хэсэг рүү орж байна. Тий. Тэгээд хоёр дахь хэсэг бол комментарийн хурлаар эхэлж байгаа. Тэгээ манай канонд бол комментарийн хурал бол нэг л сцен байгаа. Тэгээ нэг сцен байхдаа ерөөсөл тэр үе үнэн одоо нууц материал гэх юм архив татагдчихсэн олон их хүрээгүй тийм юм. Манай киноны зөв түүхийн зөвлөх Үлзийбаатар байна өгсөн байд. Тийм би нэг комментарийн хурлын материалыг үзчихэд одоо ерэн ямар хэцүү яг энэс хойш монголчууд минь туулах юм бол доо гэсэн тийм болсон бол доо гэж бодож ирсэн. Энийг бол яг урдм нэг олон дэлгэж байгаа тийм ус материал яасан тэрнийг бид тэр чигээр нь нэг сцен болгож тэр хурлын материал юу болгож орсон сцен болгож орсон байгаа. Тэр утга санаа нь яг юу вэ? Ерөөсөө энд алс бөглөө энэ 700-800 мянган хүн амтай ятга бүр ийм улсад коммунизм, социализм байгуулах туршилтыг алдах хохирох юм бидэрт байхгүй шүү дээ. Гэсэн л тийм санаа. Тэгээд би энийг ярихын тулд комментарн гэж юм бэ. Комментарн гэдэг бол 1919 онд Владимир Ильич Ленин ханх байгуулсан тийм олон улсын байгууллага байдгийг. Одоо нэг Ленины дараа Бухар нь одоо өдөртөд яж ирсэн шүү дээ. Тэгээд энэ комментарн гэдэг юм бодлого нь дэлхийн улс орн бүрт коммунизм гэдэг юмыг байгуулах гэсэн тийм зорилготой улс болгоно тийм коммунизм байгуулна гэсэн. Тэгээд тэрний хүрээнд ч гэсэн хүртэл улс руу тийм төлөөлөгчд явуулдаг байсан. Тэр дундаа гадаад Монголд коммунизмын төлөөлөгч 21 оноос эхэлж манай Монгол ардын хувьсгалт намын дэргэд коммунизмын төлөөлөгч байнга байдаг байсан. Тэд нар бол зөв чиг заахтаа ерөөсөө коммунизм байгуул социализм байгуул одоо тийм ингэсэн тийм зааварчилгаа өгдөг. Тэгээд энд бол манай үндэстний шийднүүд нь төр маш л эсэргүүцэж одоо дотроо бухимдаж эсэргүүцэж байсан тийм үе байдаг л да. Би тэгтээ түүхч биш, би уран бүтээлч биш. Тэгээ ийм хүнд хэцүү үед бол тэр хурал дээр л байдаг л да. Энэ дээр бол ерөөсөө мэдлэг боловсрал байхгүй ийм хүмүүсүүдийг л толгойд гаргах. Нэг намын нэг дарахтай байсныг 3 дарахтай болгох. Олон дарахтай болгох. Ингээл литер чинь ингээ бужигна. Ингэжээж бид нар өөрсдийнх нь одоо зорилготой хүрнэ. Энэ Монголд ийм л туршилтыг коммунизмыг байгуулъя. Феодализм, хөрөнгөтөн капитализм гэж байхгүй шууд тэгж. Тэгээд хөрөнгөтэй малтай угсаасайтай чинэлэг одоо сэхэтэн боловсрал сэхэтэн гэж ярьдгүй байсан тэр үед одоо өөр тийм хөрөнгөлөг тийм боловсралтай ийм хүмүүсүүдийг хамгийн түрүүнд устгаж өгөх одоо алтан уургийнхныг устгаж өгөх үндэсний бахархал гэсэн юм байхгүй болгох шашныг сүм хийдэг устгах хүний оюун монголчуудын оюун санааны итгэл үнэмшил тэр шашныг нь устгаж өгөх хаах гэсэн тийм л айхтар бодлого болсон. Энэний уршиг энэний үгээр л одоо манай киноны гол дүр маань нэг нь нөгөө талтай хөрөнгөтөн болоод ингэсэн. Энэ л үргэлжлэл явна. Тэгээ манай киноны ер нь жанр бол түүхэн сэдвтэй адал явдал кино гэх юм уу да. Тийм ээ тий. Тэгэхээр ихэнхдээ тэр чинь залуу хүмүүс Монголд яриад нэг 1911 оны үндэсний одоо эрхчлөг
уул нэг талдаа гарч исэн залуус тэгээд тэнд хоёр талдаа гарчиж байгаа юм тий. Зүүнтэн барамдаг гэд хоёр нэг аваад. Тийм байна. Тэгэл энэ түүхэнд бол тэгэл хүнд хэцүү болсон шүү дээ тий. Тий. Одоо би жишээ зүгээр нэг очир дараа гэд хувилгааны талаар зүгээр хальт өөрийнхөө зүгээр уншиж ирснийг энэ сонсож байгаа хүмүүс ярьж өгөх юм бол жишээ нь чинь зүүнтний нуглаа гэж сүулт нэрлэгдсэн ч гэсэн хэд зүүнтэлтэй гараад эн чинь тий мэдлэгтэй боловсралтай одоо лам хувраг бүгдийг нь л одоо буудаж бүр тий байсан үе. Тэгтэл очир дар гэд мундаг хувилгаан байсан өмнө говь. Тэр чинь 1922 онд уулна энийг яг ч нэг л биш байна да гэж мэдээд бүх хөрөнгөө устдаа тушаачаад уулна энгийн тий нэг малчин болцсон явжсэн чинь 26 онд очир дар хувилгааныг цаадуулж барьж авчаа. 5 жилийн 20 хал өгөөд 2.5 жил суулгаж агаад тэгээд үйлцнийг за тэгээд хэлсэн болгож байгаа. Гэхдээ энэчээс эдгээр чинь бүгдээр ойлгож байгаа шүү дээ. За маргааш наваг дуудахад ирээрэй гэж бол маргааш дуудахад би цаазруулна гэдэг л ойлгоод энэ чинь яг эхэлчихэж болохоор тийм. Тэгээд бүгдээр өвөр Монгол руу ер нь яаж игэл зугтсан да. Тэр үед тэгээд нөө арт түмэн ч гэсэн иргэдмэн ч гэсэн ер нь тэгж төр засагта итгэхгээс илүү нөгөө одоо энэ олон зуун жил ингээд үргэлжилсэн энэ чинь хутагт хувилгаадтай итгэдэг тэр үе шүү дээ. Тэгээд дагаад нүчдэг. Тэд нар ч хөөх ингээд ямар ч хүн мэдээж амиал бодож байгаа учраас ингээд хаана амьд байж болох вэ гэж бодож шүү дээ. Гэр бүлээ бодно. Тэг гэр бүлээ бодно. Үр хөвгтэй бодно. Тэгээд ар Монгол байна уу, өвөр Монгол байна уу, адилхан л Монгол. Тэгээд өвөр Монгол руу тухайд тэгээд явж хахад маш олон хэдэн мянган хүн ер нь олон зуун айл нүүж ятсан. Тэгэхэд бол бүгд очир дээр хувилгаан дээр очдөг гэсэн мэт чинь төрүүлээ гарсан учраас тэгэл очир дээр хувилгаан тэрний араас дэлгэв хутагт очиж байгаа. Тэгээд дэлгэв хутагт чинь тэнд чинь дэлвийн юу гэдгэлээ хүрээж хошуу дэлвийн хошууг байгуулж байгаа. Ингэж жагаад 1945 онд одоо нөгөө цаг арай гайг болсон. Дэлхийн дайн дууссан, 2 дугаар дайн дууссан. Тэгээд ар Монголоос ч гэсэн ер нь одоо улаантнууд нөгөө өвөр Монгол нүүсэн айлуудыг бас синхруулж эхэлж байгаа тий. Ар Монголд амьдрал сайхан байна. Буцаад нүүгээд ирээ гэд. Гэвч буцаж нүүсэн хүмүүсийн бүгдийг бас хорж байгаа. Их эвгүй шүү дээ. Тэгэхээр энэ таны хоёр одоо эхний хэсэгч цөвүүн цаг яг богд хааны 11 он хүртэлх хойш ч гэсэн бас эвгүй шүү дээ. Тийм яг тэр гол юу нь бол тэр хойдлогын хэсэгт өгөгдсөн нэрлэлтэй цөвүүн цаг гэдэг бол би бол 11 оныг бол би цэвэрх бахархалтай болохгүй тий. Энэ бол би богд гэдэг хүнийг би харин их өөр өнцгөөс тийм шашин төрийн хүн мөртлөө улс төрийн мундаг бодлоготой улсын алсын хараатай эрдэм номдоо одоо өөрөө шалгарсан. Тэрвийн одоо монголчуудын л одоо оюун санааны л одоо цөмөн байсан. Тэгээд тэрнээс гадна маш их сониуч тий маш их чөлөөтэй сэтгэдэг боддог сахилгагүй талдаа залуунаасандаа бол тийм одоо тэр одоо хүмүүсийн ярьдгаар бол богд хаан чинь 8 дугаар богд хаан чинь ерөөсөө Монголд бол музей үндсийг тавьсан хүн гэж би ярьдэн шүү дээ. Тийм ч нөгөө солиучаас маш олон юм цуглуулдаг. Олон гадаад дотоодын олон хүмүүс одоо энэ сайхан юм өргөл барьж одоо богдод ингэдэг. Энэ үгдийг манайр чи өрн таран гэдэг бүгдийг ингэж цуглуулдаг, үзэсгэлэн болгодог. Тэр үедээ л одоо төгөлдөр хуур хүртэл байсан байгаа байхгүй. Тэрнийг дарч чадахгүй. Орсын консул ирж нэг ямар баяраар ч үлээ нэг ирж цагаан сараар ч илүү ирж богдын ордонд ирж тэр төгөлдөр хуурын дарж тэндээс манайр юм сонсож хөгжим сонсож шүбртийг хүртэл сонсдог байсан. Бянс тоглуулагчтай байж энэ бүхэн үрдэл одоо би энэ талаас нь би бас кинондоо би боддог ясна. Зүгээр синтез одоо манай киноны уламжлал байдаг. Богд хаан гэхтэр синтез суусан хажуудаа дондогдлыг суулгасан юм уу? Эсвэл нэг тийм гүн ухааны юм уу? Эсвэл нэг тийм шашны яатсан хүн биш. Жохон тийм сэргэлэн талдаа тийм талын би бас бодож тэр одоо тайз чимэглэлийг би бас тэгж хийсэн. Тэгээд манай кинонд ерөнхий зураачаар Батчаргал гэж одоо Монгол киног дөрөс хэвшүүлэл одоо залуу наснаас хэвшүүлэл ясаа ажилласан юм зураач би бол энэ үнтэй хамтарч ажиллах сайхан гэдэг юмас мундаг архив сайтай
Ийм хүн байгаа. Тэгээ зураачтайгаа ажилласан зураач маань хүртэл их гоё тайз декорац гаргасан байгаа. Энэ кинон дээр бас ажиллахад тайз декорацыг яхад бүрдүүлэхэд одоо богдын тэр нэг хүлээлгийн тэр хүмүүстэйгээ уулзж байгаа тэр тусгай нэг өрөө бүрдүүлэхэд маш хэцүү. Зүгээр юм аваад тавьчихад орлуулаад тавьчихад маш хэцүү болсон. Одоо Монгол кино үйлдвэрийн үндсэн цөөрнөд тайз декорац жижиг хэрэглээ юм бол үнцэд байхгүй болсон шүү дээ. Тийм учраас тэгээд энэ дээр харин эртний эд зүйл цуглуулдаг Нямхүү гэж сайхан сэтгэлтэй залуу энэ дээр л манай кинонд хамтарч ажиллаж одоо өөрийнхөө эдэлж хэрэглээ одоо цуглуулсан бүх юмнуудыг тэр киноны тайз декорацнд бол одоо ингэж тавьж өгч яасан. Тэгэхээр арай өөр бид нэр одоо сүүл тэр үеийн юм хийхдээ ингээ орлуулад ингээд нэг будж чонготаад ингэдэг байсан бол одоо бол жинхэнэ эд жүжигчдийн хэрэгжилж байгаа юм хүртэл эд оргиороо гэдэг. Тэгээд тийм юмыг л бид нар тавьж хийж өгсөндөө тэгээд манай Батчаргал зураач бол энэ дээр л маш сайн ажилласан. Гоё тэр юу шиг те нөгөө цагтаач киноны бүх хувцсуудыг жинхэнэ хувцс гэдэг штеп. Нөгөө бөмбөр ногоон чинь шатхаас өмнө. Тэгээд одоо тэнд хэр ноён ингээд хаан хүн байвал яг жинхнээс хааны хувцс нэг баадрын хувцс байвал жинхнээс баадрын хувцс гэдэг байгаа байхгүй тэр нь их гоё. Тийм биш. Тэр шал өөр бах те. Шал өөр өнгө киноны өнгө шүүл тавиад ингээд хүртэл цаана ногоо тэр жижиг хэрэглийн тайз декорац юмнууд бол нүнжигтэй харагдаад байгаа байхгүй. Тэр богд хааны та нөгөө шүүбэр сонсдог байсан гэсэн чинь нэг юм санаанд орчлоо. Үнэхээр сонсголтой байсан гэсэн. Сонсгол гайхалтай. Ингээд нэг ингээд шүүбэртийг анх удаа сонсчоод дараа нь яг зөв аялаад байсан гэдэг байгаа байхгүй. Тийм байдаг. Одоо мөр дөрж байгаа чинь одоо түүний өргөмөл хөө шүү дээ. Тэгэхэд 10 оны эцээр тэр чинь нэг юу болсон. Хаан ширэндээ суудсан. Тэгэхээр нэг богд хаанд нэг Орсын хийдэг худалдаачд бараалгасан байна. Тэр худалдаачдын дунд нэгэн хөгжимчин хаан торсын тийм төрийн дуул болох нөгөө бурхан эзэн хаан нэг минь ивэг гэд дууллыг нөгөө тоглосон чинь нэг хөгжим тоглосон чинь нөгөө Орос худалдаач нь бүгд босоод малгаагаа хүнцтгэе те. Тэгээд дуулын эцэст ингээд хурайлж байсныг хутагт өөр ингээд гайхсан гэж байгаа. Энэ яг юу болж өгöd. Тэгэхээр ингээд нөгөө тайлбарсан ингээд энэ улсын те төрийн дуул гэсэн чинь цаа чи бид нар төгөл болсон. Бид нар төрийн дуултай байх хэрэгтэй гэдэг. Тэгээд нөгөө жорол ангил бас 100 ангийн жорол бас дуулаыг тэгээ зохиолгосон гэдэг юм билээ. Тэгэхээр ундаг бас боловсрал мэдлэгтэй тий одоо мөрдөрж байгааг одоо өсгөж хүмүүжүүлсэн тэр хүн алдартай тийм хөгжмийн мундаг зохиолч хүн боллоо гэдэг чинь бага наснаасаа бас тийм одоо дэлхийн сонготыг сонсдог байсан ч Штраус шүүбэр сонсно гэдэг чинь тий байсан л гэж таарч байгаа байхгүй тий. Харин тий. За Батүлзээ ахыг нэг богд хааныг ингээд гоё ярихаар бүр сэтгэл хөдлөдөх. Яагаад гэхээр би бас багадаа нэг яг л адилхан нөгөө тархи оголуулсан байсан ч гэсэн яг үнэн түүхийг ингээд те бид одоо унших боломжтой, судлах боломжтой болсон учраас богд хааныг би яг үнд гигантэн гэж боддог байсан сүүлийн үед бүр. Тэгээ одоо чинь Монгол улс тусаар тогтносны дараа те 1911 оны 19 сарын 29-нд хэдхэн хоногийн дараа л дундад иргэн ус байгуулагдаж байгаа шүү дээ. Тэр чинь мань шиг үүнийг л богд хаан болон мэдсэн байсан те 3 хоног юм л яг төрүүлж Монгол том шийдвэр гаргасан хүн байгаа. Харин тий. Тэгээ Юншикай Монгол улсын тусгаар тогтнолыг тэнгүүд өөрөө 3 хоногийн дараа дундад иргэн ус байгуулагдсан ч гэсэн манай тусгаар тогтнолыг хүлээмжшэргүй богд хаанд сүрдүүлгийн захиа илгээсэн ба. Тэр захианд юу гэсэн байдаг гэхээр те гадаад Монгол дундад улсын иргэд төрөл садан мэд хамтдаа хэдэн зуун жил нэг гэр бүл мэд хамт байсан. Гадаад Монгол нь маш жижиг ядуу бүр оршин тогтнох чадваргүй шүү дээ гэх мэтэр захиандад дурдсан ба. Тэгсэн богд хааны энэ ухааныг л би энэ захианаас л ойлгосон. Богд хаан хариу захианд дундад ус байгуулагдсанд баяр хүргье гэж хэлж. Үнэн гоё. Монгол бол шашин, хил соёл, ёс заншлын хувьд хятадаас эрс ялгаатай учраас нэгдэн зохицох боломжгүй. Би хаан болъё гэд хаан болсонгүй. Намайг бүгдээрээ өргөмжлөн хаан болов гэж хэлсэн ба. Энэ нөгөө хүүхд очиж сонсч ивэл энэ ёжтой үг юм. Ямар учиртай гэхээр Юаншикаг эзэн хаансаа урваад засгийн эрхэнд гарсныг ёжлж хэлж. Тэгэхэд би бол намайг бол харин өргөмжилсөн гэж. За Юаншикай мэдээж галзуурчлаа урсан ба. Тэгээ ахаад захиа илгээсэн богд хаанд. Энэ Монгол улсад захиа илгээж байгаа шүү дээ. Энэ захианд баахан сүрдөөсөө өнгө аястай.
эрхэм ламаа гэж гэлтэй. Доош нь хийж байгаа. Эрхэм ламаа гэд. Би чамд дундад усаас өөрийгөө тусгаарлах хэрэг байхгүй гэж чамд удаа дараа тайлбарлаа. Өргөө хот бол дунддын захиргаанд орох орон шүү дээ гэх мэтэр. Тэгэхээр Богд хааны дараагийн захиал ихгүй. Та Англи улс, Америк улс нэгэн цагт нэгэн эзэн хааны захиргаанд байсан. Сүүлдээ Америк тусгаар улс болж Англи улстай олон улсын гэрээ байгуулад өнөөдрийг хүртэл түүнийг туслаагүй байгааг мэдэхгүй байна уу? Энэ тэдний аль альнийг нь хүчтэй ус болоход саад болоогүй шүү дээ. Бас Америкийн тусгаар тогтнолыг Англи өрөвдөж хүлээн зөвшөөрлөө гэж бичсэн түүх байхгүй. Хэрвээ та бусдад өдөөн хатгалгүй хандаж өөрийн дотооддоо л зөвхөн анхаарч шинэ золгүй явдлаас хятадын ард түмнийг хамгаалах юм бол тэр нь илүү хүндэтгэл олох үйлдэл болно шүү дээ гэж. Айхтар тэр улс төрийн тэр олон улсын харилцаа тэр түүх тэр том гүрнүүдийн юуг бол мундаг мэдчихсэн тийм ээ боловсрол. Бас зөрмөг үн тий. Тэр нь дипломат аргаар тэгж хариу хэлнэ гэдэг л айхтар ухаан түүний хажууд байгаа даалгам сэрэмжмдийг бий бас их улс юуных нь хүний хүнд бас их хүндэтгэж биширдэг байхгүй. Даалгам сэрэмжмд бол тэнд донд одоо Богд хааны яг л баруун гар байсан. Чин үнжир Монголын үндэсний адил өстө жинхэнэ тэмцэжсэн 12 онд 1912 он буюу олон өргөгчсний 2 дугаар он гэж ярина да. Тэгэхэд Крстовиц Оросын дипломат төлөөлөгч ирж Монголын засгийн газартаа гэрээ хэлцээр хийсэн шүү дээ. Тэгэхэд тэр донд даалгам сэрэмжмдийг л өстө үргүй тэр лам хаан боловсрал эзэмшсэн хүн бэ. Ямар айхтар мундаг улс төрийн том агуу мэдлэгтэй тэр хүн бэ гэдгийг бол Крстовиц бүр дуулдаж хийсэн бэ. Тэр өөрийнхөө дуртгал номонд авчихсан байд. Тэр тэгээд бас тэр дотор энэ Монголын ноёд юутай ингэж гэрээлзэр ихэд хамгийн их бэлгэсэлд авилга авдаг хүн даалгам сэрэмж хөтлөж байгаа байхгүй. Тэрнийг бүр онцолж хийсэн байдаг байхгүй. Тэгээд би одоо өнөөгийн улс төрчдийг энэ даалгам сэрэмжчиг ийм үжил бодолтой үнэнч өндөр боловсралтай чинж жинхэнэ эзэндээ үнэнч улс эх орондоо үнэнч ийм төрийн төчмөл байгаасаа гэж би боддیں۔ Энэ өнөөгийн улс төрийн энэ том нэр зүүсэн хүмүүс эргээд нэг түүхээс өгөөд энэ Богдынхаа тухай энэ даалгам сэрэмжмдийн тухайд 11 оны үеийг нэг эргээд уншиж ясаа гэж боддیں۔ Одоо нөгөө хиний Оскар Мамин л тэр сүүлд Финляндийн нэг мундаг жуулчин нэг монгол хэл рүү орчууллаа шүү дээ. Тэрний тэр нэг номон дээр байдаг шүү дээ. 11 оны 12 сарын 29-ний тэр Богд хааны хаан дөрвөлжилсэн тэр үе юуг бол тэмдэглэлтэд бичсэн байдаг. Тэрэн дээр бол монголчуудыг бол нийтээр ямар сайхан тийм хүмүүс вэ тийм ээ. Нийтээр нэгээр биш. Нийтээр ямар сайхан хүмүүс вэ. Тэгээд тэр хаан дөрвөлжлэхэд өмсөж ирсэн хувцсны өнгийг би энэ хорвоо ертөнцид ийм сайхан өнгө алгалсан ийм олон хүн зөөлсөн би үзээгүй гэж өөр тэмдэглэлтэй бичсэн байсан юм шаад. Тэр хаан ширээнд суулгах тэр ёслол тэр хүрээндээ ямар гоё юм болж исэн юм бэ. Хөөстөө тэр үед одоо видео камер байсан бол ингээ авсан болов гэсэн нэг тийм бодол надад байнга байж байгаа байхгүй. Та тэрийг тэр үед монголчууд үнэхээр нэгдсэн. Ар өвөргүй дотоод гадаадгүй монголчууд Богд хааныхаа хаан ширээнд залгаад ингэж нэгдсэн байд. Тий. Бүр нэг ч эсрэг санал байхгүй. Ард түмнэр нэгдэлтэй гарна гэж чинь энэ чинь хамгийн сайхан зүйл тий. Жиг ялалт байхгүй. Тий. Одоо юу гэдэг юм те. Хэрэг бид зовбол өөртөө ирэхээрээ л зовё. Хэрэг жаргал өөртөө чадлаараа жаргал гэж нэгдэлтэй гарсан гэж байна. Нэг гоё юм те. Батүлзайхан саяны хэлснийг би нэг юу яах вэ? Бас жоохон тодруулах юм. Тэр хаан ширэнд залах ёслыг бүр ингээд яг тэр ёсол энийг бүр яг ингээд журмалсан байл. За үүнд нь за хан вангаас дотогш тэргүүн зэрэг тайж сул гүн хүртэл цөм эмжээргүй магнит дээл урт хөрм өмсөж ирэх зүүнэ. Туслагч тайжаас дотогш
залааны занг хүртэл эмжээргүй магнаг дээл өмснө. Хүрм гэхдээ үгүй. Тэргүүн зэрэг тайжаас дотогш гутгаар зэрэг тайж сумын занг хүртэл үстэй богино хүрмний үсийг дотогш харуулсан хөх цэнхэр шулуун дээл өмснө. Олон ноёд түшимдээс дагалдагч хүртэл цөм булга, минж, халиу, үнэгний үстэй дугуйг малгай. Хит хутгах хэрэглэнэ гэсэн. 8 дугаар богд их дагн хоёр хар үнэг гэдэг үнэт үстэй малгад очир жинс хадаж уул үүлэн хэтэ хормоотой эрээн шаар дээл өмсөж булган цоогор хүрм өмссөн байхаар тогтжээ гэж. Одоо ингээд төсөөлөхөр яагаад ямар тансаглалаа тий. Тансгаас гадна тэр Монгол үндэснийхээ юмнууд тэр хэмжээргүй энэ тэр бүх юм ясчлаад ингэж өмсгөж бүр тий одоо яс улаан хөвсөн дээр явна гэдэг шиг тэр үедээ бол тий тэр хувцас Монгол үндэсний хувцсны яслал тэр төгөлдөр байх өнгө төсийг бол тий гаргаад өгсөн байд. Тий. Энэ дурсамжууд их гоё байт юм байна. Орсын эрдэмтэн Ломакин гэдэг энэ яг харсан байна яг тэр юуг нь бас өглөөнөөс бүхнийг хамарсан цуглаан болж түүнд бүх дээд ламнар 2000 орчим зэвсгэлсэн цэрэг оролцож богдын өвлийн ногоо ордноос жагсаалаар хүрээрэг хөдлөвөө. Богд болон түүний эхнэрийг шар өнгийн хаалгатай сүүхэн цуулган өргөж баяр ёслол зориулсан алтан болон шар өнгөөр бүрсэн асар том гэр хүрч тэндээсээ ордон руу шар өнгийн материал дэвсэн замаар явхад хоёр талаар ноёдуулж гисэн байваа. Ийм байдлаар зөгчин дугаарж товчхон мөргөлүүлдээд буцаж ордондоо залрав. Төрийн ёслолоос 2 цагийн дараа хааны гэр бүл дахин мөргөл хийхээр нээлттэй сүхэн сууж манчир сүмрүүд явхад дагалдсан ноёд лам нар бүх хугацаанд лаасаан барьж явлаа. Цуваа их бооны дуунд орвч мөргөл үлсийн дараа буцаж ордондоо заларчээ гэд. Яасан гоё. Тийм тэр үе гадаадын тэр хүмүүст бол остогор шарж байгаагүй тийм сонио ажил хорвоогийн сонио ажил юм тэнд болсон л байгаа байхгүй. Тийм тий. Одоо ингээд цүвэн таны киноны 2 дугаар хэсэг чинь болохоор их цүвэн цаг шүү дээ 28 оноос хойш тий. Тэнд би нөгөө түрүүн зориуд ингэж нөгөө юу дурдсан шалтгаан маш олон мянган бас өрхүүд ингээд гарсан даа гэд харамсангуй хэлж байгаа нь яг та энэ киногоо хийхдээ тийм хүмүүст уулзч байв. Яг ингээд манай киноны бас нэг яг бодит болсон нэг үйл явдал манай кинонд шингэж орсон байдаг. Энэ бол тухайн үед одоо ламын гигэний хийдэж нэг айлын 3 банд шавилан суусан байдаг. Тэгээд тэр бүжгнаа үүсэж нуглаа завхрал гаргахад тэр лам нарыг барих лам нарын тоонд тэдний нэрс орсон байдаг. Нэг айлын 3 банд. Тэгээд эндээ суулж тэр эцэг их нь хүүхдүүдээ авч банднараа авч явсад бол лагсын орн руу авч зугдах. Тийм явдал болжсэн. Энэ бол манай киноны бодит үйл явдал байгаа. Тэгээ яг тухайн үедээ бол үнэхээр л тийм бурхан дээлтэй тийм амар амгалан тийм сайхан газар л явъя л гэсэн хүмүүс одоо тийм хил орчмороо бол ингэж одоо дөрвж гарч исэн байдаг. Тийм ямар сайндаа л тийш явах үдэ тэрнээс үнэхээр л тэр намцгийн буруу шийдвэрээс болж л амар амгалан тайван байсан тэр хүмүүсүүдийг бүжигнуулаад мал хөрөнгөний ураагаад хамтрал комон гэдэг юм байгуул нэгэд тэгэл одоо хөрөнгөтэй мал чухаантай тийм сайхан хүмүүсүүдийг малын ураагаад бүгдийг ураагаад тэгэл бас нэг ядуу жоохон залхуу зайдан тийм нөхдүүд одоо хамтрал гэж нэр өгөөл малын хураа бүгдийг нэг нөхөрт өгөөл нөгөөх нь малын мал чадахгүй байх жишээ тэгээд энэ буруу шийдвэрийн дагуу 2 жилийн дотор Монголын нийт малын хэдчний хувийн жилүүд лавл нэг 7-8 сая нь байхгүй болсон байдаг байхгүй юу. Тэр бол ерөөсөө тэгэл сүм хийж ясан малыг хурааж ингэж үгүй хийсэн. Энэс гадна 750 гаруй бараг 800 ч их сүм хий тэр үед бол үйл ажиллагаагаа явуулдаг ингэдэг байжээ. Ийм буруу шийдвэрийн урсгаар өнөөдөр ингээ харахад тэр 750 устгасан сүмгийд бүтнээрээ энэ өнөөдөр хүртэл ингээд байсан бол аялал жуулчлалын ямар их очих газартай ямар их гоё маршрут гарч ирэх байсан бай. Маш гоё том 1000 2000 3000-аараа суудаг тийм том хийдүүд байж. Энэ бол ерөөсө шашны урлагийн
мондуу том бүтээлүүд байсан баг. Түүхийн бүтээлүүд ч байгаа шүү дээ. Бүтээлүүд энэ дотор чинь асар олон тийм өв соёл ингэж устж өгөө болсон. Өнөөдөр тэгэхэд хагас дутууныг юу үлдсэн тэр амар висгалан хийд байна, Эрдэнэ 100 байна. Одоо тэгэл одоо манчрын хийд байна жоохон нэг тийм юм үзэх харах юм бол маш цөөхөн болсон. Энэ бол тэр нэг цөөн цагийн л үрдэн байхгүй өнөөдөр бидэрт хүртэл аялал жуулчлалын хүртэл одоо мэддэг тий. Харин тий. Тэр үеийн тэр 800-аад 700-аад тэр сум бүтнээрээ өнөөдөр ирсэн болов намын сантаа ирсэн бол тий. Тий. Яах вэ? Тий. Энэ жуулчд чинь юу манайх шиг хэдэн сая төгрөгнө гэдэг байгаа л тэр чинь айл 90-ад оны үеэс эхлээд орцсон байх байхгүй. Тэрийг ч одоо бүр хөгжүүлээд засаж цэвэрлэл янзлаад бүр гоё болгоч байх хэрэгтэй тий. Байгалаараа тийм сайхан өсөм хийдэг чинь л одоо Эрмитаж л байхгүй. Одоо Монголын хаасаа игэл байх 700 гаруй тийм музейнууд байхгүй болсон. Тий. Тэгээд одоо 40 он гэдэг чинь баг бүх лам одоо ламнараа тэгээд нөгөө буудахын буудаагаад тэгээд зүхтанд хитгэн л зүхтан шүү дээ хөрхий их орноосоо тий нэг гайг болохт нь ирийгэл зүрсэлт нь их орн байгаа мөртлөө нэг хүсүүсэг амь тий үр хүүхдээ бодоод гарчаа шүү дээ. Тэгээд нөгөө 45 он дайнд туслаа нэг хідэн ламнар яг орж ирсэн л юм шиг байгаа. Яг тэр үед нь нэг сайнд жишээ улаантнууд нэг тий 44 онд Америк нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч Монголд айлчилсан шүү дээ. Энэ үнэхээр Монгол улс тусгаар тогтнох ёстой улс мүү юм уу биш юм уу гэж судлах га тий. Яг тэр үед нь танах тэгэд ийм яг арчилсан улс юм бол та нар хүний шүтэх эс шүтэх эрхийг одоо хүнддэг тийм үү? Энэ гандан гэдэг байгаа энэ газар чи ажилд юм гэхээр ажилдаг гэд тэгээ нөгөө ажилдгаа батлахын тулд яасан гэсэн чинь нөгөө дөрвсөн байсан нөгөө 45-нд босож орж ирсэн нөгөө ламнарыгаа аваачаад ганц тэнд ном хур гэсэн нөгөө нь бөөм баяр. Тийм нэг сонин бүр Америк нэг дид ерөнхийлөгчөөс болж гандан буцаа нэгж явах гэх тий. Яалтан гэрээгээр тэд нар шиг шалгах болоод тусгаар усуулах юм бол тийм ээ. Тэнд бол Сталины тэр нэг холбоотнод тэр бол Сталины айхтар мундаг стратегийн хүн гэдгийг би бол тийс бол мэдэрсэн. Тэгэхээр 40 тэр 30-аад оны үед дөрвөж гарсан тэр хүмүүс чинь 40 онд буцаж ирсэн байгаа. Тэгээд би киногоо хийхдээ тэр урагшаа дөрвөж гараад ингэж ирсэн тэр хүмүүсийн үр сад надтай холбогдож яасан. Тэгээд тэр хүмүүсийн тэр үр сад тэр ламингийн тэр нэг айлан 3 банд гэдэг чинь одоо манай кинонд ингэж шингэж орсон байгаа. Ямар гоё. Тий. Энэ бол тэдний үр сад бол одоо ийм санаагаа хэлж одоо ингэж ийм тэр үеийн тухай кино одоо ингэж хийгэрээ гэж одоо хэлж ирсэн. Тэгээд өмнө бид нэр кино зураг авахад би бас кино гэдэг чинь тэгэл мөнгө санхүү дээр тогтдог. Тэгээд би бас хүнд хэцүү байдал бас орж ил байла. Тэгэхэд бол би бас тэдний үр садаас тийм бас дэмжлэх хүсгэд тэд нар бол үгүй гэж хэлээг үрнэ тэгээд холбогдох байсан л доо. Тэгээд тэр буцаж эргэж ирсэн хүмүүсүүдийн чинь одоо өмнө говийн тэр чинь шинчүүд гэж нэрлэдэг юм байл. Нөө тийм үү. Тий. Шинчүүд гэж нэрлэдэг. Тэгээд тэр үеийн ирсэн хүмүүсүүдийн чинь нутаг зааж ингэж тэгжсэн шүү дээ. Хэцүү байсан шүү дээ. Авчирч чаад тэгээд л баахан хэлмэгдүүлээд Японы тагнуулгээл ирчүүдийн барайл ингэсэн. Бас хоёр талдаа тэгтэр нөгөөдөхөд нь болохоор бас та нар тагнуулгаа бас ард түмэн юу ч дээ нутгийн иргэдэн ч юм уу бас нэг нүд үзүрлэх юм уу тийм юм болоо байсан. Ингэж л нэг хадны дунд тавьчуулагдсан халууны зулцах гэдэг шиг л хөөрхий ус тэр нийгмийн тэр нэг ороо босхоо үед ингээд гараад орсон хүмүүс нь л мөнгө хэцүү байдал байсан. Энэ бүхний одоо энэ хойч үе одоо тэр шинчүүд гэдэг нь үр сад одоо хүртэл одоо байгаа сайхан ажил хийгээд сайхан амьдраад Монголынхаа төлөө зүтгээд ингээд явж байгаа хүмүүс зөндөө хүмүүс байгаа. Тий. За ингээд үзэх сонсогчтой хэлэхэд удахгүй гарах зөвүүн цаг киногоо үзээрэй. Ялангуяа бүр залуучдыг их үзээсэй гэж бодож байна. Бид яг юу туулж явсараад өнөөдрийн ийм сайхан те одоо ийм тайван амгалан улсад иргэн бош төргөө гэдгээ бид нар ямар их бас те цусаар төлсөн бэ гэдгийг энэ киноос ер нь харах бах. Тэгээд
Та сүүлийн асуулт зүгээр хүүтэйгээ цуг ингээд найруулахаар ямар зөрчил үүсэж байна? За энэ киног би ковидын үед би санаагаа сэтэж тэгээд кино зохиол болох гэж бичсэн. Энэ дээр бол манай түүхч Үлживбаатар маань их дэмжлэг, сэтгэл санааны их дэмжлэг өгсөн, ташууруулж өгсөн. Тэгээд кино зохиолоо би нэлээд би кино зохиол юм бичдэг хүн биш. Тийм зохиолч хүн биш. Тэгвэл би олон кино, олон жүжигүүдийн зохиолыг одоо сонгодог болон одоо Монголын нэртэй мундаг том зохиолчдын зохиолууд, жүжигийн зохиолууд, кино зохиолуудыг уншиж мөн тэн дээр бид нар жүжигчд бид нар задаргаа хийдэг, жүжиг тавихтаа задаргаа хийдэг. Тийм учраас кино зохиолыг ерөөсөө бичих тэр араам, ерөнхий араам, энэ дүрийн шугам, зохиолын шугам эдрийг юм там мэдээд байгаа юм. Тэгээд тэрийг өрөөл нэг салгалаад нэг юм бичмээр айдаал ингээд. Тэгээд нэг нэлээд нухаж 2 3 жил бичээд тэгээд би энэ киног хийхэд би бол хүүтэйгээд найруулна. Ерөнхий найруулагчаар хүүгээ хажууд аавна. Энэ залуу талгаа над хэрэгтэй. Тий, миний хүчсэн энэ гоцрогсон гошуурны тархины жоохон юм үлдсэн байх бол эндээс аваасаа гэж би хүүтэйгээ хамтарч кино найруулсан. Тэгээд энэ дээр зохиол дээр хөө маань харин надад бас залуу амглан хүн бас юу дайчин шийдмий юмнуудыг оруулж ирэх гэдэг. Би болохоор хөгшин бөрх консерватив тий гочгомаа бариад зохиол бичсэн жил гашлагсан юм чинь тэрнийгээ бариад тас зуралдаад зохиолтойгоо зуралдаад энэ зохиол дээр тэгээд л хоёр залуу хөгсний хоёр зөрчил гарсан. Тэгээд эндээс би хүүгээсээ авах юм аа зохиолдоо шингээж авсан. Авахгүй юм авахгүйгээр ингэж хамтарч л одоо тэгээд ой борхон минь би нэрээ ганцаараа зүтгэсэн бол би бол барахгүй тэгээд дунд нь ороод тэгээд бууж хоёр гараа өргөхөөр байлаа. Тэгээд хүмүүс маань хажууд байгаа учраас хүмүүс маань өөрийн туслах найруулагчтайгаа би бүрэлдэхүүнтэйгээ ярьж ингэж орж аав ээжтэй мундаг том тусуулж одоо ялаа. Тэгээд одоо кино хийхэд бидний үеийн хийдэг байсан одоо зургийн шивнсэг ноён солиод уулын тэмүүрийн үед бид нар кино зураг авахд бол тэгэл ингээл болдог байсан бол одоо өнөөдөр энэ цаг үе техник технологи насар хөгжчихжээ, мундаг болчихжээ. Энэ бүхэнтэй л одоо миний хөв тамир бол одоо ингээд техник технологитойгоо хамт ингээд хөгжөөд ирсэн ийм хүний залуу хүний тарих, энэ хүний зохиолын шийдэл хаана эргэлт нь байна, хаана юу нэ тайл нь байна. Энэ бүгдийг бол одоо би хүүгээсээ бас сурч авлаа. Тэгэхээр энэ техник технологи кино хөгжсөн, энэ техник технологи бол үнэхээр өсрөнгөө хөгжсөн байна. Энэ дээр ажиллах Монгол залуучууд маань мэрэгжлийн залуучууд л харин нэлээд сайн олноор бий болох хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэгээд энэ кино маань ер нь түүхээс сэтгүүлсэн адал явдалтай кино. Энүүгээрээ дамжуулж би залуучууд адал явдлаар хурж ирж та нар үз. Эндээс та нар түүхээ мэдчих. Өнгөрсөн түүхтэй удаагүй түүх шүү. Энэ чинь болон 100 жил ч одоо болоогүй байгаа түүх шүү. Тэр үед 100 жил болоогүй энэ хохирхоо хугацаанд Монгол улсад болсон ийм хэцүү болсон ийм цэвүүн цаг байжээ гэдэг өнөөдрийн залуучууд та нар ном уншаад түүх сөхөд яах бах гэхдээ уншин түүхээ сонирхдаг нэг сонь нийтээрээ та нар найз залуутайгаа найз бүсгүйтэйгээ олуулаа нийлж байгаа суугаад энэ киног үзээд та нар хоорондоо яриа шивнэлдээд гараж явахтаа хүртэл ингээд дүн шинжилгээ хийгээд ингээд өнөөдөр өнгөрсөн ирээдүгөө та нар ингээд бодоод үзэхэд ингээд яриа нэг оройны яриа сайхан яриа болох болов. Энэ киног үзснээрээ сайхан бас тэнд хайр сэтгэл залуучууд залуу тэр үеийн залуусын хайр сэтгэл гэрүүл хүүгийн өмнө төрсөн хүүгийнхээ өмнө хариуцах эцэг хүний хариуцлага энэ нарийн сэтгэл зүйн ийм хүнд дарамт энэ бүхэн баяр баясгал бүхэн миний энэ кинонд шингэсэн. Тэрнээс би энэ киног үзснээрээ ингэж ухаараарай. Энээс хойш ингэ би
ухаарлыг оллоо энэ гэх юм байхгүй шүү. За ёо. Тэгжлээ ойлгоорой. За үнэхээр баярлалаа. За ингээд манайхаа дэлхийгээр нэгт хархан суусан элэг нэгт монголчууд минь шинжлэх ухаан танин мэдхүй од мөндөр суугийн хамт олон та бүхэнд те Монгол улсын гавьяач жүжигчин Батүлзий ах ингээд Цүн цаг гэдэг киногоор та бүхэнд ингээд мэдчилж байна. Та бүхэн киногоо хүлээж аваад тэгээд сайхан нэр үнэхээр гоё урайлганд сайхан ярилццгаая киноны талаар хэдүүлээ. За тандыг студид хүрэлцэн ирсэнд үнэхээр баярлалаа. За баярлалаа. Ийм сайхан мундаг том ярилцлагын зочноор намайг оруулсанд би бас туйл их баярлж байна. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.